За энэ бидний үргэлжлэгийг үлдсэн ирсэн аюулгүй явц захын гоолтай аймгийн холоос ирсэн төлөвлөж энэ баруун үсгийн өсөлтөнд жуулныг хүлээн авч байгаа ховд аймгийн хэлбэрийн басаг холбоо хүмүүс чинсгийн нөхөл хэлээ. Тэгэхээр манайхын өсөлт чадварын жуулныг орны говийн хангай төвийн гэдэг жилээр нэг бүсийн жуулнаа хийдэг. Тэгээ энэ жил бол сүүлийн тэрийн ачаа хүндэг шиг баруун бүсийн жуулныг баруун бүсийн жуулныг ховд аймагт хийж байгаа баяртай. Тэгээ би зүгээр энэ манай энэ ихтгэл тавиад тэгээ одоо би нээж үг хэлж байгаа энэ юм дээр нэг зүйл хэлэхэд би сая бодож суугаад байгаа. Манайхантай адилхан нэг Европын улс гэдэг Швейцар гэдэг яг газрын хэсэг үсгийг харах юм бол баг доош нь харагдсан Монгол улс шиг. Тэгээ бас том гүрнүүдээр хүрээлэгдсэн. Гэтэл амжилтны хүчин өсөж чадвараа илхийг нээлж байгаа. Ингээд нэг зүйл нөлөөсөн байна л да. Яасан бэ гэхээр одоо шашин сүм хий хөгжижсэн. Тэгээд сүмд мөнгө хийх гэсэн чинь хүмүүс цагаа байдаг. Тэгээд одоо Швейцар цаг яагаад тийм сайн болсон бэ гэхээр нэг болцооноос сүмдээ уулзалтаас авахгүй цаг сайн хийсэн. Тэгээд юу гэсэн нэг хөгжлийнхэн нэг хүч шалтгаан үүсэх гэдэг нь цаг баригдсан байна. Тэгэхээр хэмжүүлэлтээ болцоодоо тэрнийг ашиглаж авсандаа болно байна. Тийм учраас одоо орчин цагт бол нэг класс нь цаг нөгөө класс нь тийм бол одоо холбооны мэдээллийн хэрэгслийг ашиглах юм бол болон боломжтой байна. За ингээд би гол ингээд бэлтгэлтэй оръё. За ихний хурдан яг за ингээд та нар хардаа энэ дэлгэцэн дээр хэн байна вэ? Ихнийхтэй зөв чөлөөтэй яриад явчих. За CEO нүн за Сизинпин байна. За ингээд Путин байна, Меркель байна. Одоо тэр яагаад өөр юм гараад байна. За одоо энэ хүн юм бэ? Өмнө Солонгосын одоо ерөнхийлөгч байна. Трамп гэдэг. Тэгэхээр энэ бүх улсууд Монголыг шалгаагүй манай өдөртөгчдөө юу амлалтын зэрэг гэхээр ард түмнээ жарганаа гэж. Тэрний үгс үг юм гэхээр ихтгэл одоо амар амгалан ай хаюулгүй аж жаргалтай амьдруулаад гэж амлалтын байна л да. Тэгэхээр одоо хов хүнчтэй тэр намуудчтэй дандаа гэж мөрийн хөтөлбөр гаргаж ирэл одоо дандаа амлалт сайн сайхан бол муу болгоно юу санагдахгүй дандаа сайн сайхан болгоно санагдах юм байна. За тэгэхээр дараагийн слайд гаргая. Тэгэхээр энэ асуулт бас энэ одоо юу вэ? Эхний чөлөөтэй зүйл яриа. Энэ одоо юу вэ? За дараагийн Бээжин. Тэгэхээр ерөөсөө аливаа юмыг ерөөсөө ингэж хэмжиж суудаг чухал байгаа юм аа. Хэмжих ягаад гэвэл одоо ингэ өөрийнхөө дадлыг эсвэл одоо энэ жин байхгүй бол ерөөсөө хүн мэддэггүй. Хүн эсвэл одоо шийдвэр өндөр хүчтэй гэдэг юм уу. Энэ бүх нээлтүүд бол ерөөсөө ингэ 200 орчим жилийн өмнө л бий болсон. Гэтэл одоо энэ ховд аймагт одоо 3 цэнхэр агуулгад бол 25 мянган жилийн хүмүүс амьдсан юм уу байж. Тэр одоо ингээд нэг хэмжүү. Тэгэхээр бид түрүүн ихэнх хэлсэн хүмүүс уулзалтаа ингээд цаг гэж юм болсон. Тэгээд яг болсон цагтай байсан. Ерөөсөө хүний хөгжил, хүн төрөлхтний хөгжил юу байсан гэхээр ерөөсөө ихтэй яаж хэмжих вэ гэдэг тийм шийдэл болсон байна. Тэгэхээр одоо улс руу аймагч яаж нэг олон хүний нийт олон төрөл байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хүн өөрийгөө хэмжиж болдог даралтаа үзэж болдог. Тэгэхээр ингээд зарим даралт ихсчлээ багсчлаа гэхээр авах хэмжээ авдаг. Өндөр нам жингээ, одоо эмэрай, харамараа гэх ингээд маш олон талаас нь үзэж болдог. Ийм одоо хувь хүн зориулсан олон тийм хэмждэг багтууд байна. Тэгэхээр улсын хэмжээнд, аймгийн хэмжээнд яадаг вэ гэхээр олон хүн байдаг учраас нэг ахмадаар үзэх боломжтой адилхан. Ингээд дэлхийн эдгэнтэд ингэж бодож байгаа энэ өсөлт чадварын одоо хэмжээ үүс байна.
амьдрах чадвар, хөгжих чадвар энэ хэмждэг хэмжүүлэлтэй болно гэсэн. Тэр хувь хүний ингээд жинг үзэсгэлэнтэй адилхан, даралтын үзэсгэлэнтэй, харааг үзэсгэлэнтэй адилхан тэр дэлхийн одоо бүлэг төслийн улс орон бүрийн одоо тэр амлсан амлалт нь ажил дээр яаж хэрэгжиж байна вэ гэдгийг хэмждэг юм хэмжүүлэлтэй болъё гэж дэлхийд нэг одоо 30 жилийн урд саяхан одоо 30 жил яваад тэмдэглэсэн дэлхийн өсөлт чадварын төв гэж одоо байгуулагдаад тэгээд тэр нь хөгжөөд тэгээд манай ангид төв 10 жилийн урд самтас ажиллаад тэгээд ихтэй Монгол улсын тусгай тайлбар 3-4 жил гаргаад тэгээд сүүлийн 5 жилд бол манай дэлхийн өсөлт чадварын тайлбарын төв гаргадаг болсоор дараа нь 13 оноос аймгийн өсөлт чадварын тайлбар 2 жилийн удаас нийслэлийн дүүргүүдийн өсөлт чадварын тайлбар гаргадаг. Тэгэхээр энэ өсөлт чадварын тайлбар гэдэг бол ерөөсөө тухайн хүний эрүүл мэндийн байдал ямар байна гэж MRI-гаар хэмжихтэй эрүүл мэндийн хэмжигддэг ажил. Одоо тухайн аймаг улс дүүрэг одоо ямар хөө байна вэ гэдгийг нь одоо аймаг улсыг бол 330 гаруй үзүүлэлттэй аймагуудыг бол 183 гаруй дүүргүүдийг бол 190 үзүүлэлттэй олон үндэслэн хэмжээд тэгээд тэр одоо бодит тусгай бодит байдал одоо хоёрын ямар байна вэ гэдгийг ер нь одоо бичиж байгаа тайлбар. Тэгэхээр энэ тайлбар бол ерөөсөө даралтын аппарат ингээд үтсэн чинь даралтын их байдаг уурлаад одоо тэр аппаратаа одоо шидэхгүй шүү дээ. Эсвэл одоо жингээ асгаа хүн утсан чинь жин нэмэгдсэн үе жоохон уурлаад өшгөж болно. Тэгэхээр тэр нэг жингээ өвчих юм бол жин нэмэгдэж байна багш шинүүдийг хэмж харахгүй болж байна. Яг тэрнтэй адилхан дэлхийн улс орнууд яаж ийм үгтэй манай өсөлт чадварын тайлбарын аргачлалтай боловсруулсан энэ тайлбар ашиглаад хөгжиж байгаа юм. Тийм учраас бид нэг аймагуудын тайлбарыг гэж хараад тэгээд одоо энэ өсөлтийн одоо чуулган хийдэг ийм одоо түүхтэй маа. Энэ бол маш энгийн зүйл. Тэгээд энийг таавал ойлгох юм бол ажил төрөл дээр энэ одоо байгаа хүмүүсүүд шийдвэр гаргадаг. Тэгээд тухайн одоо аймаг орон нутгийн тэгээд улс гэж аймагаас бүрдэж байгаа юм чинь тэр хөгжил дэвшил ард түмний нөгөө сайн сайхан амлалтыг энэ одоо биелэлт нь ямар байна вэ гэдгийг мэдхэд хэрэгтэй байна. Тэгэхээр яг одоо хүүхэнтэй адилхан аймагуудыг ч гэсэн улс орныг ч гэсэн бодиттой нэг хэмжүүгээр юм шүү. Урд нь метр байхгүй байхад хүмүүс яадаг байсан бол алхмаар эсвэл төдөн алд дийлэн суур ямах гэж шинждэг байсан бол улс орнууд ярьсаар байгаа нэг метр гэдэг тавцсан. Килограмм гэдэг тавцсан. Яг адилхан өнөөдөр дэлхийн бүх улс орнуудын хөгжлийг энэ өсөлт чадварыг тэр олон үзүүлэлтүүдээр яг нэг хэмжээгээр хэмжиж байна. Хоёр одоо заавал хийж байх юм бол болохгүй шүү дээ. Тэгэхээр хоёр хүний дургуулыг секундээр тавиад дургуулаад маргаад шаардлага байхгүй шүү. Аль нь хурдан бэ гэдгийг нь шууд секундээр тавиад энэ дор хурдан байр дулмаа угаан байна гэдэгтэй адилхан. Тэгэхээр энэ бол одоо бодит байдал тусал гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. За одоо ингээд би гол одоо сэдвүүрээ орё та нар энгийн юм гэж би хэлсэн. Энэ хоёр өөр хэлсэн дээр гараад их байна. Яагаад жижиг том хоёр. Тэгэхээр ерөөсөө би дахиад хэлэхэд ямар нэгэн компани ч байна, улс ч байна, аймаг ч байна, ямар нэгэн ажил хийхэд их хэмжиж сурах хэрэгтэй. Хэмжиж чадах юм бол хямж чадна. Хэмжиж чадахгүй хямж чадахгүй, хямж чадахгүй удирдах чадахгүй тэр тавьсан зорилгоо хэрэгжүүлж чадах. Ямар ч одоо ажил хийсэн хүн хэмжүүлэлтэй болох. Газар тариа хийж байгаа хүн бол нэг гагаас хэдэн центр уусаад байна. Эсвэл тамирчин хүн гэх юм бол дууд хэдэн секунд бойл хэмждэг. Гэх мэтлэн ямар ч юм хийсэн малчин хүн гэж малаа тоолохтой хэмжүүлэлтэй болох. Тэгэхээр одоо дахиад хэлье. Хэмжиж чадахгүй, хэмж чадахгүй, удирдах чадахгүй ажил төлөө сайлбуулж чадах. Тэгэхээр манай өсөлт чадрын ингээд тайлан энэ аймагуудад одоо ямар хэрэгтэй бэ гэхээр одоо хамгийн анхны тайлан ямар хэрэгтэй байсан бэ гэхээр одоо 21 хүн гэхээр 21 аймгийг асуухад одоо тухайн аймаг хаахан байна вэ? Энэ олон үзүүлэлтүүдээр хаана байна вэ гэдэг мэдэх зорилготой. Дараагийн хоёр дахь тайлан ямар хэрэгтэй бэ гэхээр өнгөрсөн одоо 12 сарын хугацаанд ямар үзүүлэлт маань сайжирч юу?
ямар үзүүлэлт маань одоо муудаж мэдчих юм бол хүн бодож эхэлэх юм байна. Одоо жишээлх юм бол өнгөрсөн жил одоо Балтан хэвийн 80-120 байсан хүн 12 сарын дараа өгсөн чинь Балтан ихсэн байж болно шүү дээ. Тэгэхээр хүн яагаад гэж боддог. Тэгээд яагаад гэж бодох юм бол оншоо ордог. Тэгээд ийм уу биеийн тамирыг хүчингээ хасахгүй тэрнийг сайжруулах хэрэгтэй. Тамирчин хүнтэй ажил. Тэгэхээр эхний тайлбар бол хаана байгаагаа мэддэг. Энэ одоо уулын одоо бид хаана гэж юм бэ? Дараагийнх нь бол одоо жилийн дараа одоо хасуудаад бас юу сайдч юу муудч вэ гэдэг мэдэх боломжтой. Тэгээд авал тасуултад боломжоор олж чаддаг тайлан гарсан. За тэгээд бас хамтарч ажиллах бусдаас суралцсан. Хамт суугаад ерөөсөө энэ аймагуд битгий аймаг дотроо сумтлууд хоорондоо ингээд сууж ярьдаг юм монголчууд. Уулзаараа баяр найр одоо тийм тэмдэглэл үйл явдлуудаар бол одоо уулздаг ярьдаг. Тэгэхээр одоо энэ өсвөр жуулган хийх даваа тал нь ерөөсөө урдах одоо юмнуудээр харагдаж ирсэн. Жишээлх юм бол өмнө нь бол нэг төлөвлөгөө жуулган хийсэн чинь тэр 3 аймгийн одоо дараа хамаар бүгд бараг ах トゥ болоод энэ томаах энэ жижиг ах энэ баг нь нэг айлын юу хамт ингээд тгийг дэмжиж тэр ийм ажил хэрэгс бус хамтарч ажиллах юм боломж олгох энэ давуу талтай харагдсан л да. Яа энэ юу юм яа гэдэг юм та. Тэгэхээр энэ манайх одоо ингэ шийдсэн 21 аймгийг одоо та бүхэн тайлангаа харж байгааг товчтой хэлчихье. Энэ эдийн засгийн тамир гэнхээр засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэг бүтцгээ. Энэ дөрвөн багц. Дөрвөн багцсан дотроо дахиад олон үзүүлэлтээс үүддэг. Эдийн засгийн тамир гэнхээр засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэг бүтцгийн дөрвөн том багц. Тэгээд дотроо олон үзүүлэлтээс үүддэг юм. За тэгээд тэр самбараа дийш авчих юм байна. За ийм одоо дөрвөн үзүүлэлтээр багц үзүүлэлтээр хэмждэг. За тэгэхээр энэ өсөлтөх чадвар гэж ер нь юу юм бэ, яах юм бэ гэхээр бид түрүү хэлсэн амьдрах чадвар, хөгжих чадвар гэх. Тэгэхээр энэ яаж юм гэхээр одоо тухайн аймаг одоо энэ хүн эсвэл одоо баруун ус, эсвэл одоо энэ ховд аймаг, эсвэл Баян аймгийн одоо удирдлагаар яаж юм гэхээр аймагт байгаа нөөц боломж, одоо байгалийн, хүний одоо хөрөнгө оруулалтын байгаа одоо нөөц болцоогоо яаж дайрчлан, яаж зөв үр ашигтай удирдах тэнд амьдарч байгаа одоо хүн зон олны одоо аж байдлыг аж жаргалтай амьдрах одоо таатай орчныг яаж бүрдүүлж ийн гэдэг нь асуудал байна. Байгаа нөөц боломжоо яаж ашиглаж ийн вэ? За тэгээд Монгол улс бол энэ аймагаас үүдэн аймагаас сумаас үүдэн одоо ойлгомжтой. Тэгэхээр энэ бол ерөөсөө өсөлт чадвар бол амьдрах чадвар. Хүн ер нь яаж амьдарч байна? Нэг айл. Одоо ерөнхийд нь ярьж байгаа. Тэр тухайн айл амьдрал нь ямар байна, орлого нь ямар байна. Нөгөө талаас тэр нь одоо Монгол энэ улсын 1.6 сая хатгаад өгсөн газар нутгтэр байгаа хүмүүс нь одоо хаана байгаас үл хамааран амьдралын чанар нь ямар байна? Эмнэлгийн үйлчлэл ямар байна? Сууч боловсрох үйлчлэл ямар байна? Одоо хууль дүрм нь яаж мөрдөгдөж ирэх үү тийм таатай орчин бүрдүүлэх нь одоо энэ дарга нарын гэх юм одоо өдөр тутмын хамгийн чухал энэ дээрээ анхаарах. За ингээд ийм олон тайлан гаргасан гэсэн жил бүр гаргадаг 13 оноос хойш тэгээд энэ тайланг хамгийн их одоо ашигладаг хүмүүс бол одоо яамтаас илүү аймагуд дээрээс нь гадаад дотоодын судалгааны байгууллагууд их ашигладаг юм аа. Манай энэ тайлан бол нээлттэй 2 хэлээр байдаг, үнэгүй ашиглаж болно, бодлож авч болно, захиалж авч болно. Тэгээ саяны энэ манай танил одоо энэ хурд өдөртөж байгаа юм бол такшны гэдэг энэ манай төвийн үзэх захиалгын эмгэгтэй байгаа. Та нарыг сайн танилцаад найзсаад авах хэрэгтэй шүү. За ингээд ийм одоо бүсчилсэн бидний ийм чуулган хийсэн. За дараагийн за тэгээ манай ингээ аймагуудыг ишээ ярья. Би одоо энэ дээр очиж байсан. Энэ манай баруун бүсийн 5 аймаг энд байгаа байхгүй. Энэ тэгэхээр энэ
хамгийн дээд оноо бол ингээд Овхон аймаг 100 оноо гэж үзэж байгаа. Тэгээд ингээд бусад аймагуудыг ингээд харьцуулахад хамгийн дээд оноо 100 оноо байх ёстой байхад за Улс аймаг ингээд 76 оноогоор 11, Баян-Улгийн 76, тэгэхээр жоохон ялгаатай баг адилхан 12. Тэгээд одоо Ховд, Завхан, Говьалтай гэдэг энэ ногоон онгой хэлсэн юм одоо ерөнхий ингээ байр эзэлж байгаа. Мэдээж ингээ ерөнхий гэдэг нь бол одоо 100 чаргал зурлуулахад нэгэн төрүүлнэ гэдэг шиг ерөнхий дүнний энэ одоо юу гэсэн үг юм бэ гэхээр та бүхэн зөв ойлгох хэрэгтэй. Энэ одоо 11 байгаа улс аймаг бол бүх юмар 11 гэсэн үг биш. Зарим үзүүлэлт нь маш хоошоо 21, зарим нь бол 1 рүү. Одоо Говьалтай аймагт бол зарим үзүүлэлт нь бол 1, зарим үзүүлэлт нь хоошоо нийлбэр дүнгээрээ одоо ийм байр эзэлж байгаамаа. Жишээ нь Говьалтай аймагт бол нэг хүн дордох одоо сүлжигчийн эмчийн одоо тийм мэргэжилтэй ажиллах хүчнэрээ бол Монгол улсад байг нэг байх жишээтэй. Тэр ерөнхий одоо ийм дүн байгаа 18 оны байдлаар дараагийн слайд. За ингээд энэ бид нар ингээд баруун бүс, сангаан бүс, сүүрийн бүс, гоён бүс, зүүн бүс гэдэг энэ бол дундаж байгаа медиа ингээд 70% байх ёстой. Тэгээд та бүхэн хардаа төвийн бүс гэсэн чинь бүгд яг Монгол улсын дунджаас дээгүүр байдаг. За манай баруун аймаг Баян-Улгийн улс хоёр бол арай дээгүүр. Тэгээд Говьалтай, Завхан, Ховд улсын ингээд дунджаас ингээд доогуур бүсчид үзсэн. За ингээд би түрүү хэлсэн эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бид үзсгээд. Тэгэхээр энэ бол харьцуулсан юм байгаа байхгүй харьцуулсан. За энэ баруун. За энэ 100 оноо бастай байдал ингээд 44, 50 гээд засаглал нь гэхээр бас л ингээд тоо ингээд харж байгаа. 100-аас хэд авах ёстой байх ерөнхий дүн юм байна. За бид бичсэн ингээд зогсон гол 63. За тэгээд ерөнхийд нь ингээд одоо баруун таван аймгийг хамарч байгаа энэ давуу тал боломж юу вэ гэж судалж үзэхэд бол нутгийн одоо түрүүн манай хурлын даргын үгэнд гарсан нутгийн цэвэр өвчтийн эрүүл мансуур байна. Харьцангуй. За энэ аймагуд дотроос бүр малын баг ингээд шүтгий гараагүй огт гараагүй аймаг бол миний одоо мэдж байгаа бол улс аймаг байгаа. Ерөөсөө гараагүй. Хэвчээ би юм сайн. Тэгээд хүмүүс нь ажил хүчний хувьд ажилласан давуу тал. Гадаад харилцаа хөгжүүлэх боломжтой 2 том хөрш. Дээрээс нь ингээд Казахстанда нэг 40-50 км-ийн одоо юугаар заагдсан болохоос бараг 2-3 улстай харилцах боломжтой. За иргэдийн боловсролын түвшин сайн. Энэ баруун аймагуудын хүмүүс бол үр хөвгүүдэд боловсрол болгоход их анхаардаг тийм онцлог байна. За тэгээд байгалийн унган төрхөө алдаагүй гэдэг нь бол одоо цаашаа аян жуулчлал хөгжүүлэх боломж байна гэсэн. Сул тал гэсэн чинь зам цахилгаан дулаан одоо дэд бүсийн хөгжөөс бол үйлдвэр хөгжөөгүй. Тэгээд уул уурхай боловсрол салбар бол хөгжөөгүй. Тэгээд уул уурхай дээр бол хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх хэрэгтэй л дээ. Хариуцлагагүй биш. За тэгээд нутгийн бүс нутгийг дэмжсэн бүсчилсэн болон түүний санхүүгийн бодлого хэрэгжил хангалтгүй шатхуун болоо суурь бүтээгдэхүүний үн өндөр газар тариалан бүгдээ хөгжүүлэх тийм боломж бол хязгаарлагдмал устдуулмал одоо ингээд улс аймагт бас газар тариалан сэргээх юм ажил хийгдэж байгаа гэсэн тийм мэдээлэл авч байгаа. За энэ бүсийн хувьд одоо аймагуудаар үзнэ тийм. За аймагуд. За цаг байна гэдэг цагаар шахагдаад байна. За дараагийн слайдыг бодсон гаргана. За ингээд энэ та нар ингээ хадаа энэ юм дээр улс аймаг гэх юм бол ингээд одоо 100 хастай одоо энэ нэлийн бас багуу бид сүлж эдийн засгийн хамтын хэрэггүй засаглалын бизнесийн үр ашиг бол бас нэгэн сайжирч байгаа сайн тал байна. За энэ аймаг улс энэ 16 онд бол 9 байсан. 17 онд 11, 18 онд 11-р байранд дэлгэж байгаа. Тэгээд задаргаа мэт. За улс аймгийн хувьд бол сайн үзүүлэх юм бол ажил хүчний энэ
оролцооны түвшин сайн, банкны зээлийн хүү харьцангуй бага, чиний санаачлах одоо чадвар түвшин их сайн. Сул тал гэх юм бол нэг хүнд дотоодын бүтээгдэхүүний хэмжээгээр 19, дундас цалин бага. Тэгээ чанаргүй зээлийн өрөө үлдээгээд энэ чанаргүй зээл ихтэй энэ одоо зээл авсан бодлого ёстой гэдэг тийм юу анхаарах хэрэгтэй гэсэн. За баярлалаа хамт сайн гэх юм бол татвар заад байцгүй сайн, хүн амын өсөлт сайн, энэ хэрэг баг гадаг. Сул тал гэх юм бол бас дотоодын бүтээгдэхүүний хүнд орох дундаж наслал хүний хөгжлийн хэсгээр одоо араасаа тооход амархан тийм байр эзэлж байгаа. За Ховд аймаг гэх юм бол орлогын тэгш ус байдал харьцангуй гайгүй, хүний хөгжлийн гэсэн харьцангуй гайгүй, хуваараа бизнес боломж бас ер нь их сайн, бизнес хийх энэ их сайн, сул талын байгалийн ажил, бизнес эрхлэгчдийг дэмжих талаар муу шатхуун үнэндээ. За Гов Алтай аймаг одоо та нар ингээ харж тий бас манай дарга нэр ирсэн байгаа. Тэгээ 21 байжсэн 20-д орсон. Тэгээд энд одоо анхаарахад бол энэ засаглалын урагшийг дээшлүүлэхэд бол айхтар хөрөнгө мөнгө шаардахгүй, нэг сайжруулах боломж байна. За Завхан аймаг за ингээд нэг иймэрхүү хэлбэртэй бүх юм ингээд та нар харж. Тэгээд бас ингээд 16, 17 гэх ганц яг яатсан. Тэгээд энэ дээр ингээд энэ сайжирсан зүйлээ бид бүтсэн юунд дэвшиг авсан байгаа. За засаглалын урагштай бас яг сайжирсан тийм сайн зүйл байгаа. За сайн гэх юм бол хэрэглээний үнд харьцангуй энэ ч бол одоо тийм үн гайгүй ажилтгүйчүүдийн тоо бага, албан бус эдийн засгийн бага, сул талын дамжиргааны түвшин, төр хувийн хэмжээ түвшинтэй муу, бүтээн байгуулалт, засаг үйлчлэгийн ажил бараг одоо их муу харьцангуй бага явдаг гэсэн. За тэгээд бид нар санд асуудал явуулсан. Энэ баруун бүсд ер нь ямар сорилтууд байна вэ гэдэг. Тэгэхээр нэгдүгээрт нь зам бид үтсэн, хоёрдугаар бол төр хувийн хэмжээний хамтын ажиллагаа сайжруулж, төрийн албан хаагчдыг чадварчлуулах шаардлагатай гэсэн. Гуравт нь бол хөрөнгө оруулалтыг татах. Дөрөвт нь бол бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгслүүдэд дэмжих. Аль болох банк санхүүгийн байгууллагыг нааш нь өргөж, бага хүртээ зээл одоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгээд үйлдвэр байж байгуулах хэрэгтэй гэсэн 5 сорилт байгаа. За энэ төгсөлт нь хэлье. Ер нь өрсөлдөх чадварын 10 алтан дүрм гэж үүдэг. Бидний 5 нь хамгийн чухал. Ерөөсөө нэг их зүйн тогтвортой орчин, ойлгомжтой орчин их чухал. Тэгээд засаг дарга солигдоод эсвэл иргэдийн хурлын дарга юм сонгуул болоод урд шийдвэрүүдэд өөрчлөгдөв. Эсвэл одоо тийм одоо гин томоогүй муухай харагддаг тийм юм бол гэсэн. Нэг шийдвэрээ бодож гаргасан бол ямар сонгуулийн үр дүн, ямар дарга өөрчлөлтөөс үл хамааран тэрнийг дагаж мөрдөх асуудал хамгийн чухал гэсэн санаа. Манай Монгол улсууд бол хууль нь аймагт засаг дарга иргэдийн хурлын шийдвэр. За дараа нь бол төрийн үйл ажиллагаа бизнесийн орчин дэмжиж ил тод хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ юу гэсэн юм бэ гэхээр энэ хөгжил дэвшлиг бол дарга бий болгодоггүй, байгууллага бол хөгжил дэвшлиг дандаа компаниуд, хувь хүмүүс, бие хүмүүс бий болгодог. Тэгэхээр энэ бизнес эрхлэлийг сайн дэвшүүлэх. Дараа нь бол бие биесийн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд дундаж татварыг бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Дөрөвт нь татвар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Ийм алтан дүрм байгаамаа.